бид нар ч одоо үндсэн хуулийн дүгнэлтийг хилцэж болохгүй шүү дээ. Наад асуудлаа зөв томьёолоорой. Яг тэгж томьёолсон байна уу юусэн тэрийг анхаараарай. За тэгээд энэ хууль зүйн байнгын хороо ер нь улсын хурал хуулиас ахдаг баймаар байна. Энэ асуудлыг энэ дүгнэлтийг чинь ерөөсөө 7 хоногийн дотор хилцээл нэг тийш нь болгочих ёстой байсан шүү дээ. Ер нь хилцэх биш л дээ. Тэр үндсэн хуулийн хамгийн сүүлийн үг байгаа шүү дээ. Мэдэгтэн сахигтун. Зүгээр л мэдүүлж байгаа. Үндсэн хуулийг бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол улсын иргэн бусд харьяалгүй хүмүүс гадаадын иргэд бүгд биелүүлэх ёстой шүү дээ. Үндсэн хуулийн эцсийн дүгнэлт гармагц зав хүчин төгөлдөр эцсийн суудлаараа ийм л юм байгаа. Зүгээр л биднэрт мэдүүлж яана л гэж ойлгож байна. 7 хоногийн доторх процесс нь явагдаж байна гэж үзэж байна. Тэгээд за манай хууль зүйн байнгын хорооны биш гишүүч гэсэн энэ дотор байж л байх шиг байна л да. Мэдээж хэрэг байх хэрэгтэй юм чинь. Нөгөө үндсэн хуулийг зөрчсөн одоо яг нэрээр нь заасан байна шүү дээ. Улсын их хурлын гишүүн Болгон Туяа гэдэг. Болгон Туяа маань байх хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Гэхдээ шүнжингээд алах хараад нүдэд ийсэн шүү дээ. Би эхний өдөр тэр 16-ны өдөр бол үндсэн хууль зөрчих гээд байгаа юм байна гэж ойлгоод тэр хуралд нь суугаагүй. Ирсэн ч хүрдээгүй. Тэгээд хараад байсан. За 17-ны өглөө би хуралдаа ирсэн. За тэр болсон л байлгүй дээ. Тэр анхааруулад ирсэн шүү дээ. Үндсэн хууль зөрчиж болохгүй шүү гэд хэд хэдэн гишүүд ороод ийм бүр ялтай юм байна гэ ялын нүхт хилээд ийл шүү дээ. Тэгээ өөрөө ч гэсэн дараа нь давтаж яриад л нэлээ. Хин нэгэн Болгон Туяада биш ээ. Энэ асуудал чинь. Энэ одоо хулгай луурч одоо хитрхийг гараад тэг үндсэн хууль үйлчлэгээ байгаад бус хууль үйлчлэгээ байгаад энийг горчин гарч байгаа шүү дээ. Баахан тэр нүүрсний хулгайчид толгой дээр гараа суудсан. Тэдний хам амсаатан тэднийг дэмждэг хүмүүс нь нэг талдаа гарцсан. 10 жил ирэх байсан ардын намын ялзрал ингэж л гарч байгаа шүү дээ. Ийм л байгаа. Зарим ч оргол зүгтаад орж иж чадаагүй л явж байгаа. Битээ балаараад гараа. Хүн юм ярьж байгаа хажуудлаас солиод ихийг. Би юу ярьж байна? Чи яах гээд байгаа? Буцтай газар хуцаарай. Яшгил байж шүү зүгээр. Гүнийг даргаан цаг болчихороо ингэж хийх юм уу? Яа дээ? Нүүрсний хулгайчууд ийм л байгаа шүү дээ. Одоо нүүрсний хулгайчуудын нэг хэсэг болчихороо бүр толгой дээр гараад яач болно гэж ботцсон. Нүүрсээ чинь Чи зам тавирын сайд яаж хийж ирсэн чи би мэднэ шүү дээ. Бүх Монгол улсын төмөр замыг гацаагаад үрцэн шээ чи. Хин гацаасан тэгээд. Одоо ямар байгаа вэ чи? Мухар төмөр зам тавьчаал тэгэл байж байгаа шүү дээ. Нэгнийхээ үг хэлэх боломжийг олгоё. Монгол улсын ядуу дорой ийм байлгаж байгаа хин юм. Та нар л үсттэй. Бид нар хизээ ирэх байсан. Арчилснаа мөрөөрөө л байгаа шүү. Зүгээр хэдүү үг хэлэхээр бүр хэлүүлэхгүй аа. Үндсэн хуулийг зөрчиж одоо юу яриад байгаа юм бэ? Тэр мэдэгтэн сахигтэн гэж тэрнийхээ Болгон Туяач тэгээд алах бараад нүдэд байсан биз дээ. Тэгээд та хэд хулгаад өөрөө дотроо тэгээд дохироод ингэж явна гэж байхгүй. Бид нар лав зөвшөөрөхгүй, Монголын ард түмэн зөвшөөрөхгүй. А энэ чи ямар үр дагавар дагуулад байна нөхөр парламент нэр хүндгүй болж байгаа. Монгол улсын төр нэр хүндгүй болж байгаа. Эцэст нь бол гатуу гар мөрөөдөх тэр байдал руугаа оруулж байгаа. Та нарын тэр яриад идэг дарангуулагчийг бий болгож байгаа. Ийм имрүүл та нар явуулах гээд байгаа шүү дээ. Тэгээ бүр сүлдө асуудаг болсон тий. Манай тэр гишүүн тэгсэн. Манай нүүрсний тадаг өмгөөлж байгаа. Тэр хүн үндсэн хуулийг тэг тайлбарласан гэж. Үндсэн хуулийг тайлбарлах хинт ч байхгүй шүү дээ. Зүгээр тэрийг мэд сах тэгэл болоо шүү дээ. Жичийн дүгнэлт гарцсан байна. Энэ 9 гишүүн гарын үсгээ зурцсан байна. Жичийн тамган дараастай байна. Өшөө одоо юу хэрэгтэй? Монгол төрийн ажлыг гацаагаад тэр өдөр тэгээ зөв орж ирээ зөв суулгасан бол манай бүлгийн шийдвэр гарцсан байсан.